Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч үзэл телевизийн Пүрэв гарагийн энх өглөө ярилцлагын нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр уламжлал ёсороо Пүрэв гараг болгоны өглөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэрэгжилтэн ажилтнууд үзэгч та бүхэнтэйгээ өглөөг хамтдаа өгтөж мэдээллийг хүргэдэг болсон. Тэгэхээр өнөөдөр нийгмийн эрүүл мэнд эрдэм шинжилгээний мэрэгжилтэн мөнхтөө хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Тэгэхээр өнөөдөр бид хоёрын ярилцах сэдэв маань сэтгэл гутралаас гарах аргууд. За, сэтгэл гутрал гэдэг маань бас эхлээд юу юм те? Сэтгэл гутрал гэдэг маань ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол хүнд зарим хүмүүс одоо нөгөө дууга хороочих юм бол сэтгэл гутралтай байгаа юм болов. За, эсвэл үс халцарчих юм бол сэтгэл гутралд ороод стресстэд ингээд байгаа юм болов ч гэдэг юм уу те? Ерөнхий шинж тэмдгүүд нь хүмүүст бас их хвчлээ ямар зүйлээр илэрдэг юм бол хоёлаа энэ асуултаар ярилцлага эхэллээ. Тэгэхээр хүний сэтгэл гэдэг бол байнга одоо өөрчлөгдөж идэг, хуурч идэг, орчноосоо, нийгмээсээ хамт олон хувь хүний өөрийн одоо ажлын амжилт гэдэг энэ бүгдээс хамаарат бол өөр явагддаг байгаа. Тэгэхээр хүний биед бол ер нь эрүүлэр бид бүхний одоо ураг тархинаас бол дандаа сайхан одоо нейромедиаторд бол ялгарч идэг л да. Янз янзын. Тэгээд тэр одоо нэг чухман юм үзүүлэлт тавьчих юм бол хэвэн ингээд бодъё тий. Тэрнээс одоо дээшээ ингээд сэтгэл санаа хит өөдрөг байгаад ингээд байх юм бол сэтгэл хөөрөх болчдөг. Тэрнээс одоо доошоогоор ч гэдэг юм уу өөрийн одоо сэтгэл санаа өөдрөг биш байх. Тэгээд өдрийг одоо өнгөрөх хугацаанд хүртэл удаан юм шиг байх, бүх юмыг өөртөө одоо бурууд дандаа өгдөг, наадаас л боллоо ч гэдэг юм уу. Энэ бүх байдлыг бол одоо сэтгэл гутрал гэж ингэж явдаг. Тэгээ сэтгэл гутрал маань хоёр янзаар одоо илэрдэг байгаа. Өөрөөр хэлбэл яг үхээр асуудалтай ч гэдэг юм уу тий. За мөн одоо эмгэгтэй үед илэрдэг гэж ингэж ойлгож болно. За тэгэхээр энэ сэтгэл гутралыг ойлгохын тулд нөгөө хүний сэтгцийг бол ер нь ингээд эрүүл сэтгцтэй хүн, асуудалтай сэтгцтэй хүн тулгымцсан асуудал гэж байгаа юм. Тэгээд эмгэгтэй гэж хувааж байгаа хгүй. Тэгэхээр тулгымцсан асуудалтай үед ч гэсэн хүн стресс зүйч гэсэн сэтгэл гутрал бол илэрдгээ гэж ингэж үзэж байгаа. Хүмүүс ер нь бол энэ сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, за нойргүйдэл ч гэдэг юм уу эднэрийг зарим тохиолдолд нөгөө хоорондоо бас хавсарч ирдэг учраас ялгахгүй байх ч гэдэг юм уу. За сүүлийн үед бол хитрхи зарим хүмүүс маань бол яг үхээр өөрийнхөө одоо дүүгнэх юм янз бүрийн шалгуур, сорилууд энэ юунууд бол захим одоо стимер ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар бол гардаг болчих. Тэгэхээр хүмүүс маань өөртөө ингээд бас дүгнэлт хийгээд би сэтгэл гутралтай болчихъя гэд хит одоо өөрийгөө доош яагаад хүн өвчтөй болж ил гэвэл бас байдал хүндэрдэг штеп. Тийм байдлаар өөрийнхөө байдлыг бас хөндрүүлээд байдаг явдал гарч. Тэгэхээр энэ сэтгэлийн хөдөлгөөн бол бас эрүүл хүнд ч байдгаа. За тэрнээс тэр сэтгэлийн хөдөлгөөн бол одоо стресс, янз бүрийн одоо тулгамдсан асуудал, нийгмийн байдал, одоо ажил хөдөлмөрийн бүтээмжээс хамаарат өөрчлөлт гардаг. Тэрийг бол асуудал гэж үздэг. Энэ үед бол одоо хүн бол өөрийгөө 100% заасах юм боломжтой. Сэтгэл гутрал гэдэг нь бол бас сэтгцийн өвчний нэг хэлбэр. За сэтгцийн өвчний үед гардаг юм өвчин гэж эмгэг гэж бие даасан эмгэг хүртэл байдгаа гэж ойлгож болно. Тэгээ сэтгэл гутрал үүсгэд архины асуудлаас ч болж үүсдэг. Өөрөөр хэлбэл архин дондох эмгэгтэй хүнд бас сэтгэл гутрал үүснэ. Сэтгцийн эмгэгтэй хүнд сэтгэл гутрал үүсдэг. Тэгэхээр сэтгэл гутралд насгүйс ер нь хамаарал байдаг юм болов уу? Сэтгэл гутралд за насны сэтгэл гутралд бол ер нь ингээд сэтгцийн өвчин гэдэгт бол тодорхой хэмжээнд бас яг ажил хөдөлмөр хийж байгаа, эд бүтээмж гаргаж байгаа ийм байдлууд бол нөлөөлдөг. За хүйсний хувьд болохоор бол эмэгтэйчүүд маань бас илүү их одоо ачааг өөрч авдаг гэдэг утгаараа ч юм уу сэтгэл гутралд өртөх явдал бол бас байн тохиолдно. За насны хувьд болохоор бол бас яг тийм насныхд илүү тохиолддог гэсэн тодорхой судалгаа бол байхгүй. Гэхдээ 20-с 40 наснаас илүү яг үгээр 40-с дээш насны хүмүүст илүү их тохиолддог. Өөрөөр хэлбэл бидний одоо
энэ бид чинь нөө нейромедиатор гэж ярьлаа шүү дээ. Цаанаасаа ингээд бие махбодыг сайхан одоо өөдрөг болгочдөг тийм мэдрэлийн шингэн зохицуулгуудыг тархиөр үйлдвэрлэдэг байхгүй. Тэр нь нас ахих тусам айжмда физиологиороо бол ер нь буурч идэг. Жишээлх юм бол одоо 0 настай хүүхэд ч гэдэг юм уу 3 нас хүртэл ер нь 20 нас хүртэл их өндөр байдаг. Хэвэн ингээл дээш яваад өндөр байдаг. Тэгээд их өдөр хүүхэд чинь юм л бол инээдэг, гин цайлган штэ гэл яригддаг штэ. Тийм байдлаар бол өндөр байдаг. 20-с дээш ингээл яваад ирэхээр 40 наснда ч юм айжмар ингээд буураад явцдаг. 40-с дээш наснд бол нөгөө эндонорфин ч гэдэг юм уу, дофамин ч гэдэг юм уу, энэ хэмжээнүүд маань 40-с доош наснд бол ер нь физиологиороо буурдаг. Тэр үед бол яг үхээр бас тодорхой хэмжээнд өөрийнхөө сэтгэлийн өөдрөг байлгадаг нейромедиаторыг нэмэх одоо бэлтгэлж гэдэг юм уу тийм зүйлүүд бол хэрэгжилж болно. Энэтэй холбоотойгоор бол нас яг нь бас наснд бол холбогдож яах нь шүү дээ. Дээрэс нь сая хэлсэнтэй хөөсний хувьд бол эмэгтэйчүүдэд маань тодорхой хэмжээнд ялангуяа тэр нэг асуудал, тулгымдсан асуудал илүү байгаа тохиолдолд одоо ажил хөдөлмөрөө ч гэдэг юм уу хүн зүйлүүдийг хийж байгаа бүх юмыг зохицуулж байгаа гэдгээрээ илүү бас тохиолддог. Тэгэхээр за Монголд нөгөө газар зүүн одоо байршлаас хамаарат аймгийн хүмүүсийн онцлог гэж байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэдгээр хүмүүст маань бас сэтгэл гутралын шинж тэмдэг маань өөр илэрдэг юм болоо одоо нөгөө Баруун аймгийн хүмүүс, Зүүн аймгийн хүмүүс гэл ингээл нэг Төвийн аймгийнх гэл ингээл ялгаад яриад идэг шүү дээ тий. Сүүлийн үед одоо нэгдсэн үндэсний байгууллага хүн амын сантай хамтраад манай төв хамтраад ингээд өмнө Говь аймаг тий Говьалтай аймагт ингээд сэтгэлийн гутралын одоо өөрчлөлтийн талаас тодорхой хэмжээний тэд нартай нийгмийн ажилтнуудад бэлтгэх, за сургуулийн багш нарыг бэлтгэх гэсэн тусгай ийм сургалтууд бол орж яваа. Тэгээд тусгай судалгаанууд бол хийгдсэн байдгийг. За манай юунд төвөөс болохоор бол энэ судалгаа, энэ үйл ажиллагаанд бол манай одоо албаны дэд захирал доктор Баярмаа гэж хүн бол оролцоод их явж байгаа. Тэгээ ингээд тэд нар маань тодорхой хэмжээнд ингээд ярихт бол бас ер нь хүний сэтгэл санаа чинь байгаль цаг ууртай холбоотой шүү дээ тий. Өнөөдөр одоо цаас орох гээд тэнгэр бүдийчээр хүмүүс настангууд маань ч гэсэн ярьдаг шүү дээ. За одоо миний бие өвдчлөө, ийм боллоо. Маргааш одоо цаас орох нэ, тэнгэр мухаар бодлого шилдэг юм шиг. Тэнгэр мухаарнаа гэд ярьдаг шиг. За байгаль цаг ууртайгаа холбоотой ер нь бас юм сэтгэл готролын үед нөгөө өнгө хүртэл өөр бүдгэр ингэж харагддаг, бодогддог учраас за энэ байдалтай холбоотойгоор бас өөр байдаг. Энэ эрдэмт маань манай Баярмаа доктор маань ингээд судалгаагаар явж байхад бол бас ярьж илээ байгаль цаг уур хүртэл холбоотой гэдгийг одоо аймагуд бол мэддэг юм байна. Говьалтай аймагт жишээлбэл одоо ийм амиа хорлтын асуудал, сэтгэл готрол гэдгийг чинь нэг хүндрэл нь болохоор бол нөгөө хүн итгэхгүй байдалд орсноос амиа хорлоод байгаа хгүй хамгийн аюултай нь энэ. Тэгээд энэ байдлаасаа болоод бол бас тухайн цаг уур хүртэл өөр болд юм билээ, шороо шуурд юм билээ ч гэдэг юм уу. Ингэж ярьдаг. Тэгээд хүн байгаль хоёр бол хоорондоо холбоотой байдаг. Тэгэхээр газар зүүн байршлаас хамаарат бол одоо нөгөө аймаг Улаанбаатар хот Зүүн Бүсийн аймаг, Баруун Бүсийн аймаг, Төвийн аймагуд маань бол ингээд хүмүүс маань өөр зан харшинтайгаа холбогдуулаад сэтгэл готрол маань бас өөр илэрч болно гэсэн бас нэг ер нь бол үнцэг юм байна шүү дээ тий. Өөр буюу илүү тохиолдож байна гэд. Ер нь бол ингээд сэтгэл готрол бол нийгэм хөгжих тусам сэтгцийн асуудал дандаа нэмэгдэж идэг тулгамдсан асуудал. Тэрнтэй холбоотойгоор өнөөдөр энэ сэтгэл готрол тэрнээс үүссэн амиа хорлтын асуудал бол дэлхийн нийтээр бас нэмэгдэж байгаа асуудал байгаа. За тэрэн дундаа манай Аз, Монгол улсууд бол амиа хорлтоороо бас юунаас хамаарат дөрөвдүгээр байранд орж байгаа гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ сэтгэл готрлын асуудал бол бас тодорхой хэмжээнд яригдахаас өөр аргагүй болчихж байгаа юм байдал. Тэгэхээр амиа хорлох хэмжээний хүртлэх хүн готрно гэдэг чи одоо сэтгцийн гүн готролд ороод бүр нөлөөлсөн гэсэн үг үү? Эсвэл нэг одоо гинтийн зүйл тохиолдлоо гэхэд хүн ер нь бас сэтгэл готрлын сэтгцийн хэр их өвчлөл авдаг юм бол олон жилийн бас нэг юм готрол байж болно шүү дээ тий. Тэгэхээр
гинтийн зүйл хүнийг амиа хорлоход хүргээд байдгийн болов олон жилийн одоо сэтгэлийн шаналлалтай явж байгаа хүмүүс амиа хорлоход хүргээд идэм болов. Тэгэхээр сэтгэл готролын хүндрэл нь амиа хорлохгүй. Тэгэхээр сэтгэл готрол бол бас би одоо сэтгцийн өвчний нэг хэлбэр байх нь. Сэтгцийн эмэгтэй хүн бас сэтгэл готролтой байхад амиа хорлох явдал бол илүү их өндөр байдаг. За тэгээд дээрэс нь тухайн зүйлийг нөгөө давж чадахгүй сөхөрч унах хүмүүсүүд бол бас амиа хорлолтой. За мөн одоо янз бүрийн одоо бодис хэрэглэснээс хамааралтай тэр зүйлийн одоо бодисын хэрэглээний нөлөөнөөс болоод бас сэтгэл готрол үүсдэг. Жишээлх юм бол арх гэгдшин дандаа нөгөө тайвшруулагч үйлчилгээтэй учраас архины шалтгаантай одоо сэтгэл готрол гэж явдаг. Тэрнээсээ болоод нийгэм итгэд тэр одоо амиа хорлох байдалд хүргэсэн байдаг ч юм уу. Янз бүрийн одоо бодисуудын хэрэглэнээс хамаарат бас амиа хорлох байдал төргсөн байдаг ч гэдэг мөгөд шалтгаан бол бас олон янз байгаа юм. Тэгээ зарим улс оронд жишээлбэл одоо Японд гэхэд чинь ийм нэг амиа хорлолт маань ер нь их өндөр болчихлоо шүү дээ. 400 мянган хүн одоо мянган хүн амт ингээд байна гэдэг ингээд яриад байгаа хгүй. Тэгээд Японд гэхэд бол бас амиа хорлолтын шалтгааныг ер нь амиа хорлолт байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо зарим орнууд нөгөө хяналтаа алдсан гэж ярьдаг шүү дээ. Бодис хэрэглээ шиг ийм тохиолдолд бол үнэхээр одоо нэг ийм уул усны дээрээ очиж ийн байдлаа засдаг тийм учраас одоо тийм тодорхой хэмжээний газар гаргадаг ч юм уу ийм одоо зүйлүүд бол байдаг юм байна. Манай Монгол улсд бол тийм байдгүй. Эсвэргээрээ одоо өөрийнхөө амийг ивэтгсэн байх юм бол яг тухайн үр хүүхдэд удам сударт маш одоо муу байдаг учраас эрт дээр үеэс амиа хорлох явдлыг бол маш чангаар цэрлдэг байсан. Тэгэхээр яг сэтгцийн өвчтөе хүнд л тохиолддог зүйл байсан бол одоо болохоор би одоо сэтгэл готролтой байна. Би энэ одоо уух хашаагч гэдэг юм уу энэ зүйлийг эдийн засгийн ч гэдэг юм уу бэрхшээлийг давтуулж чадахгүй байна гэж сөхрөөд амиа хорлох явдал бол их болсон. Энийн саяын одоо манай байдлаар одоо Монгол улс Азиад дөрөвт орж байна гэж ингээл ярьж шít. Ийм одоо байдлаар бол бас сүүлийн үед бол нэмэгдээд байгаа. Тэгэхээр бас өсвөр үеийнхний дунд за амиа хорлолтын тухай ер нь бас их залуучууд ах шүү тий 10 жилийн хүүхдүүд маань энэ тэндээс нисээд өнгөрчлөө үлгээл тхийн ер нь бас нэг тийм нийгэмд эмзэгл маш том анхаарлыг хандуулах хүнд сэдв юм болов. Тэр хүүхдүүд одоо цэцэг цэврүүшээ жоохон байж бас яагаад амиа хорлоо ч гэдэг юм уу. Тэг ингээ бодохоор маш том юм нэг дуусшгүй ярианы сэдв баг л та. Энэ бол ер нь бол айгүй эмзэглэвчтэй зүйл баг. Тэгэхээр сэтгэл гутраллаас болж маш олон зүйлүүд үүддэг юм байна гэдгийг бол манай мэрэгчлэлтэн маань үзэгч та бүхэндээ хэлж байна. Тэгэхээр сэргийлэх аргууд гэдэг чинь хамгийн түрүүнд ер нь бол стрессээс өөрийгөө чөлөөлөх байдаг юм уу тий. За эсвэл одоо дуртай дуугаа сонсдог байдаг юм уу. Ямар аргууд ер нь бас яг онол талаасаа байдаг юм бол бодит байдал дээр эдгээр аргуудыг хэрэглэх юм бол та өөрийгөө бас чөлөөлөхөд илүү их дөхөн болно гэсэн ямар аргууд байдаг юм. Тэгэхээр ер нь өсвөрүүд дээр ингээд бас сэтгэл готролын талаар ингээд ярихад за тухайн хүүхдүүд маань бол асуудал шийдэж чадахгүй юм. Дээрээс нь бас эрхийн асуудал, хүний эрхийн асуудал гэдэг тий би тэр одоо ээж аваас заяаж өгсөн тэр сайхан үнт сайхан амийг тий биеийг бас хайрлахгүй байх асуудал бас их тохиолж байгаа. Тэгээд гинтийн тэр зүйл дээрээс болж үүсэх тохиолдол бол сүүлийн үед бол байна. Тэгэхээр энэ сэтгэл готролоос сэргийлнэ гэдэг гол чухал зүйл байх вэ гэхээр хүн эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлна гэдэг чинь өөртөө тодорхой тавьсан зорилготой байх. Ятгахтаа л одоо би ийм одоо ээж аваас гой одоо заяасан эргэтэн бүтэн биш үү тийм ээ. Энийг тэгвэл зарим одоо тохиолдолд бол бас октод маань ч гэдэг юм уу хөвгүүд маань ч гэдэг юм уу би эргэтнээ голох царай тусай голох явдал их гарч ийн л да. Тэрнтэй хүнтэй адилдах ч гэдэг юм уу. Тэгэхээр өөртөө байгаа зүйлийнхаа баялгаас л эхлэх хэрэгтэй. Өөртөө байгаа одоо эргэтэн бүтэн байгаа ч гэдэг юм уу те энэ сайхан одоо биеийг ам биеийг төрүүлж өгсөн ижээ авдаа баярладаг ч юм уу энэ сайхан Монгол орондоо төрж өссөндөө бахархдаг ч юм уу энэ өөрөөгөө бахархах явдал нь хамгийн чухал байгаа нэгдүгээрт бол за дараагийн одоо нэг чухал зүйл нь яах вэ гэхээр
тухайн одоо бид бүхэн бол амьдралын тодорхой зорилготой байх хэрэгтэй. Би гэж юм бэ гэд тодорхой одоо зорилго тавиад цэцэрлэгийн хөгжижсэн одоо цэцэрлэгт явах хүсэл сонирхолтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэрийн төрүүлэхийн тулд ангийн багш нь сайхан мэдлээд хүлээж авдаг тий эцэг их нь мөн цэцэрлэг гоё юм шүүгээд одоо сайхан мэдрүүлж өгдөг ч гэдэм үү энэ одоо байдлаас эхлээд тэгвэл хүүхд одоо цэцэрлэгтэй ч гэдэм үү гоё дуртай явах. Өөрөөр хэлбэл тэр зүйл дуртай байх нь хамгийн чухал. Зорилгоо тодорхойлж ийн гэсэн үг байхгүй. Цэцэрлэгт явахаар зорилго нь яг хөөрхөн хүүхдүүдтэйгээ үеийнхэнтэйгээ дуулна, бүжиглэн нэмийг сурна ч гэдэг юм уу. Энэ одоо байдлаас эхлэх нь бол бас их чухал. За сургуулийн хүүхд байлаа хэд хичээлээ сайхан ялт бишээр хүлээж авч тий даалгавар өгсөн ч энийг би хийх ёстой юм сурч जैन тэрний цаана надад үлдэнэ. За тэгээ том болоод одоо 12 дугаар ингээд төгсгөч ч тийм үү тий өөрийн хүссэн мэрэгжил дээрээ сайхан амьдрах боломжоо хангаж байна гэдэг байдал дээр илүү яахгүй сургуулийн хүүхдүүд маань ихээр даалгаврыг бас нэг ял юм шиг хүлээж авдаг ямар их даалгавар өгдөг вэ гэдэг тэрийг ингэж яана. Тэгээд дандаа өөрөө зөвтгөж бусдыг илүү буруутгаад байгаа хгүй. Энэ асуудал өөрийгөө хамгийн гол нь зөвтгөхийн тулд бусдаас өөрчлөлт хойш сурах хамгийн одоо чухал 3 дахь асуудал таг. 3 дахь асуудал өөрчлөлт хойш сурах. За тэгэхгүй бол өөрийгөө зөвгээд ингээл өмөрөөд авах юм бол энэ асуудал нөгөө амьдралын одоо буруу зүйлд ингэж хөтлөгнө. Энэс болоод төрхүүлийн өөрчлөлтүүд их гардаг. Ер нь энийг бол ерөөсөө багаас нь. За тэгээд бүр гэр бүл төлөвлөлтөөс нь эхлэх нь хамгийн чухал. Одоо өөрөөр хэлбэл үр хүүхэдтэй боллоо гэж баярлах хэрэгтэй. Тэрний тулд өөрсдийнхөө хариуцлагыг өндөржүүлэх энэ байдал ч гэдэм үү. Ийм зүйлүүд ингээд явах юм. За залуучууд болохоор бол ер нь хүн чинь бие хүн болж төлөвшөх. За ер нь ямар байдалтай байх вэ гэдэг нь бол 3 насны хооронд л өгсцэн байдаг гэж үздэг байхгүй юу? Тэрнээс дээш одоо 18 нас ингээд 16 нас болоод ирэхээр бие хүн аль хэдийн ертөнцийг үзүүлэн төлөвшсөн байдаг. Гаднаас ямар нэгэн зүйл хэлээд бол нэг их өөрчлөлт байхгүй. Тэгэхээр эртнээс одоо ингэж яадаг. Тэгэхээр үр хүүхдээ хүртэл одоо төлөвлөх, үр хүүхдтэй боллоо гэж сайхан баярлах, баясах, нөгөө л жирэмсэн байх үед нь сайхан гоё дуу сонсох, үр хүүхдтэйгээ ярилцах гэдэг байгаа шүү дээ. Яагаад ингэж юм хөрөө үр хөврөлийн чинь ерөөсөө 14 хоногтод уурах тархины үүсэл өөрчлөлт эхэлж явагддаг. Тэрнтэй ингээд холбоотой жирэмсэн байхаас эхлээ сайхан хүүхдээ төрүүлэхээс эхлээ төлөвлөөд гоё одоо амьдралыг ингэж гоё болгож जैन гэрлэгийг ийм ингэж тэр хүүхдийг хайрлах нь одоо бас их чухал байгаа юм. Тэгээд сайхан ярилцах. Ингүүл тухайн хүүхд маань анханасаа хөөрхөн одоо сэтгэл гутралаас сэргийлсэн сэтгэл гутрал гэдэг юм мэдхгүй аз жаргалтай орчинд өснө гэсэн үг байхгүй. Тэгээд дараагийн зүйл маань одоо өсвөр үеийнхэн яг одоо мэрэгжил сонгох ийм зүйлд хэлж байгаа залуучуудтай хэлэхдээ ерөөсөө би хичээн бэ, би ямар хүн болох вэ гэд эмийг дандаа сайхнаар төсөөлж хүнд чинь одоо нөгөө мэдрэмж байгаа шүү дээ. Сайхан зүйлээс сайхан зүйл гарна. Уралдсан байгаа үед бол одоо буруу зүйл бороо мэдрэмж гарна шүү дээ. Тэгэхээр би юм бэ? Би одоо ямар хүн болох вэ гэдэг мэрэгжлээ эхэлж өөрийгөө биегээсээ эхэлж би юу хийж чадах вэ? Юуг төлөвлөж чадах вэ гэд ингээд мэрэгжлээ зөв сонгоч юм бол оюутан болоод энэ ер нь миний сонирхолтой мэрэгжлээсэн. За ер нь энэс болоод энд дургуй сургуульд явахгүй гэд дургуй байна гэдэг чинь сэтгэл гутралын нөгөө бас эхлэл төгсөлтийн нэг эхлэл болж байгаа хгүй. Тэгэхээр тийм зүйлийг үүсгэхгүй тулд мэрэгчлээ хүртэл сайхан зөв сонгоод би юу хийж чадах вэ те би өөрөөс одоо би юу одоо гарч чадах вэ гэдэг зүйлүүдэд дандаа тодорхойлж зөв байх юм бол оюутан байхдаа энэ юу миний одоо дургуй сургууль байсан юм аа мэрэгжил байсан юм аа гэд ингээд явахгүй. Хэрвээ ингээд дургуй зүйлээ сонгочих юм бол дараа цаашаа ургаал явчих тий ажилдаа ажилгүй хүн болно ажил олдохгүй тэгээ мөнгөгүй гээл тэгэл гэр бүлээ яаж тийчих үгээл ингээд асуудлууд ургана шүү дээ. Энэ зүйлүүдээ ингээд зөөр яачих юм бол энэ сэтгэл гутралын чинь нэгээс өндөс их үүсвэр байхгүй байна л гэсэн үг. За тэгээд үндэс их үүсвэрээ буруу тавьчих юм бол нөгөө зүйл дээрээсээ болоод ажлаа дургуй мэрэгчлээ сонгочлоо тий. Дургуй одоо мэрэгчлээ сонгоцсон ч ажил хийхгүй шүү дээ. Тэгээд ирэхээр ажил олдохгүй байна гэдэл нөгөө янз бүрийн арх
тамхи маань сурвал бодисуудыг хэрэглээд тэрнээсээ бүр өөр зүйл болоод сэтгцийн эмгэгийн асуудал ч гэдэм юм болоод зан үйл дөрхүүл үүсэж байгаа. За мөн одоо тайвшрах, уурлах энэ мэдрэмжүүдээ зөвөр сонгох нь бас хэцүү баг. Юм л бол ажил бүтэхгүй байгаагаа сэтгэл готарчлаа гэж бодлоо. Буруу мэдрээд байгаа байхгүй мэдрэмжээ буруу. Тэгэхээр зөв мэдрэмж. Сэтгэл готрлаа тодорхойлно гэсэн үг байна шүү дээ. Тийм яг готрлоо, стресс үү, төр зурах уу гэдгийг тодорхойлно. Тэгээд манай 1800 2000 гээд сэтгцийн одоо эрүүл мэндийн тусламж мэдээлэл өгдөг 24 цагийн утас байна. Тэрэнд одоо сайхан холбогдоод ярьж болно. Сүүлийн үед ер нь 1800 2000 дээр ингээд ярьж байхад эмчээ би сэтгэл готролтой болчлоо гэд одоо энэ зүйлүүдээ одоо зохицуулж чадахгүй стрессийн хэлбэртэй байгаа зүйлүүдийг би ингээд өөрийгөө сорилоо, үзлээ, оноо авлаа гэсэн чинь яг бидний одоо байдал сэтгэл готролын оноон дээр ирж байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар тэндээс сэтгэл готролтой байна гэж төвчл тэндээс гарахд хэцүү шүү дээ, тий. Тэгэхээр сэргийлэх аргуудаа л хамгийн гол нь зөв сайхан ягаад ур бухимдлаа зөв тайлаад хүн чинь ер нь ингэдэж хэдий ч инээж байна. Нөгөө ураг тархинаас чинь сайхан эндорфин, дофамин гэх сайхан нейромедиаторууд ялгараад ирэхээр кичнээн их ажиллаад ядарсан тэр байдлууд чинь аяндаа арилаад бие организм чинь эргээд эдгээгээд дараагийн ажлыг хүлээж авах бэлэн болчдөг. Яг тэр мөчийг одоо мэдэхгүй учраас өстой ядарч хөтлөө ажиллаа, готарч хөтлөө ингэж явснаас өгсөн мэнд ирэж бодоод байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ийм одоо байдлуудаас сэргийлэх аргууд бол байгаа. Эндээс эхлэх нь бол хамгийн зөв гэж үзэж байгаа. Тэгээд хүүхд залуучуудаа ер нь иргэдтэй хэлэхэд нийгэм юм байхад гээл нөгөө төгжирч гээл тэгэл бухимдаад тэгэл зодтолдоод ийм байхад би ер нь готрахгүй гэдэг яах ихгүй гэдэг яах гэж бодоод байгаа хгүй. Тэгэхээр ийм байдлаар биш ер нь урьдчилж юмыг сайн одоо төлөвлөж бодох юм бол ганцхан сэтгэл готрол биш тий. Бүх зүйлийг эрүүлэр сайхан амьдраад урт удаа наслаад яваад байх боломж байгаа. Ингээд сэтгэл готрол чинь үүсэхээр ер нь өвчин эмгэг үүсч эхэлнэ. Илэг асуудал өөрчлөгдөх. Бацин солилцооны өөрчлөлт нь удаашрч байгаа хгүй. Илгэний асуудалтай болоход илэг нөгөө шаргалсан илгүүр өвчтөн гэдээ ярьдаг шүү дээ. Тэрэн шиг бас илгэний асуудал. За тэгээд зүрх судас буюу цусан хангамжийн асуудал өөрчлөгдөж байгаа. Нөгөө цусны урсгалж удаашраад эхэлнэ. Тэгэхээр зүрх судасны асуудал өөрчлөгдөөд ингээд ирэхээр хүчил төрөгчөөр идэхт маань баялаг биш болоод царай хүртэл нөгөө гундуу явдаг. Уруул хүртэл улаан биш, газар хүртэл ягаан биш ингээл явдгаас эхлээл бие эрхтэнд хүртэл өөрчлөлтөө. Тэгэл байнга өвдөл эмнэлгээр яваад л тийм ийм асуудал үүсдэг. Тэгэхээр эрүүлжийн тулд эрүүл байхын тулд яг өгөхөрөө сайхан инээгээд ер нь инээдүүл юм гэж ярьдаг шүү дээ тий. Ийм байдлаар өөртөө инээд авчираад ингээд явах хэрэгтэй. Үнэхээр яг өөрийгөө онцлоод ингээд эцэг нөгөө хоёр хэд янз ингээд дээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ завсрын байдалд стрессээс үүссэн ер нь ахуй амьдралын зохицуулж чадахгүй байдлаас үүссэн сэтгэл готрол бол яг өгөхөрөө зохицуулагдаж болох учраас 14 хоног өөрийн зүйлүүдээ хийгээд үз. За үнэхээр болохгүй бол эмчийн тусламж ав, эмчтэй хамтраад удаан хугацаанд энэ асуудал бол хийгээд үзэх. Тэгээд эмнэлгийн тусламж бол ерөөсөө эмчт анхан шатны эмчнэр, манай өрхийн эмчнэр бол хүнийг бас сэтгэлийн засах сайхан зөвлөгөө өгөх, сэтгэл готролтой байна уу гэдгийг бас үнэлэх, дүгнэлтэх чадвартай өрхийн эмчтэй хандж сурах хэрэгтэй. За тэгээд дараа нь болохоор сэтгцийн эмчгээд юуны нэгдсэн эмнэлэг болгоно, эрүүл мэндийн төв болгон дээр байгаа. Сайхан сэтгэл зүйчтэй одоо сайхан сувлахуй мэрэгчлээ, эмчийн мэрэгчлээ ийм сайхан юунууд байна. Сэтгэл зүйч бол одоо өнөөдөр бол манайд төрөлөөр их сайхан алтан байгуулагч гэдэг юм уу тий. Эрүүл мэндийн байгуулагч гэдэг юм уу, эмнэлгүүд ч гэдэг юм уу бүгд сайхан гараад ирлээ шүү дээ. Эднэртэйгээ сайхан хандаад тэр хүндрэлээ сэргийлэх бүрэн боломжтой. Тэгээд манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв болохоор бол лавлгаа хөтөв гэдэг утгаараа ямар ч одоо аймаг дүүрэг харьяалгүйгээр үздэг. Тэгээд 1800 2000 утас нь бол бүх одоо шууд 24 цагаар ханаас ч орон нутгаас ч бүр гадаадаас хүртэл орж ирж зөвлөгөө мэдээлэл авдаг юм зүйлүүд байгаа. Ингээд зөвлөгөө мэдээлэл аваад явчих нь бол их зөв байгаа. Тэгэхээр 1800 2000 гэсэн дугаарлуу холбогдоод хүмүүс маань уцаа авахгүй байна гэсэн комментүүдийг маш их бичсэн байлээ. Тэгэхээр өөр нэгэн хүн
зөвлөгөө тусламж аваад магадгүй таны одоо дуудлагыг авах боломжгүй нөхцөл үүссэн байж болно. Нэг эмч маань жижүүрлээд 24 цагийн хугацаанд иргэддээ мэдээллийг холбогдож өгдөг учраас үзэгч та бүхэн 1802 дугаараар энгийн утасны тарифаар холбогдно. Жоохон хүлээцтэй байгаарэ гэдэг бас та бүхэндээ хэлээ. Тэгэхээр хол аймгаас магадгүй танд сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байгаа бол 1802 дугаараар холбогдох нь. Хэрвээ та Улаанбаатар хотод оршин сууж байгаа бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандаад, эмч нэртэй нуулзаад, зөвлөгөө аваад сэтгэл засалчтай уулзах бүрэн боломжтой. Тэгэхээр үзэгч та бүхний өмнө хаалга нээлттэй байгаа гэдэг дахин сануулъя. Тэгэхээр бидэнтэй хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн танд урилгыг хүлээн авч өглөө хамтдаа өгсөн танд бас маш их баярлалаа. За баярлалаа. Бидэнтэй хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногийн пүрэв гарагтаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн өөр нэгэн мэрэгжилтэн эмч хамт олонтой иргэн уулзуулах болно. Үзэгчтэй баяртай.